17 мянган машин хоосон гарсан гэж байна. Хил рүү цаашаа хоосон гарах шалтгаан бараг байхгүй л дээ. Тэрний хэрэг нь тодорхой. 515 мянган тонн их усргүй нүүрс гарсан байна гэж. Хаанаас авсан тодорхойгүй. Мөрөгцөг алга болгосоо 34 одоо хэдэн мянган тонны нэг 370 гаруй мянган тонн тэрнээс ч их байж магадгүй. Бүглүүдэн мөрөгцөг гэж ууларх уу алга болсон гэж. За тэгэхээр ер нь энэ гэрээ контрактуудыг ер нь яагаад нуусан юм бэ? Аж ахуй нэгж байгууллагын шинжтэй гэрээнүүдийг анханасаа нуунаа гэдэг чинь өөрөө энэ хулгай өөр бий болох их усрыг ер нь хөрсөнд бэлдэж өгсөн асуудал байна гэж. Хоёрдугаарт өчтөр хоёр их хурлын гишүүн бас үг хэлж байсан тэр төмөр замыг барихад 1.5 одоо тэрбум доллар буюу нэлээд өндөр өртөгтэй барьсан гэж. За өчтөр тэр барьсан хүн бол мэдэгдэл хийж илээ. Би яг тэргээр бариагүй гэж. 1.2 тэрбум долларыг 234 км туваахаар 1 км-ийн ойролцоогоор 1.5 сая доллараар тэрбум доллараар одоо сая доллараар барьсан байгаа. Энэ өөрөө олон улсын жишгээс бол бараг одоо нэлээд өндөр өртөгтэй байна гэж. Нэг тийм учраас бол энэ тал дээр бол одоо тэр мэдж байгаа хүмүүс нь тодорхой баримттай учраас тэрийг гаргаж ирээрэй гэж. За хоёрдугаарт нь маш олон аж ахуй нэгж байгууллагад үйлчлэгээ нийлүүлжээ. Эрдэнэс 5 толгойд одоо ажил олгогчийн хариуцлагын даатгал янз бүрийн даатгал нэрээр хэдэн 10 тэрбумаар нь хийсэн байна. Ажилтны даатгалыг тийм их одоо нэг жилд ихэд хэдэн их тэрбумаар нь хийдэггүй маа. Тэнд ажиллаж байгаа ажилчдыг бол би асуусан. Та нарт ямар үйлчлэгээ үзүүлсэн яасан гэж. Энэ бол зөвхөн жишээ татчих байгаа. Дээрэс нь энэ төрийн өмчөд төсөл болгон концесс одоо юу болгоно нийлүүлж байгаа юм дандаа өндөр өртөгтэй байна гэж. Тийм учраас би юу хэлэх гэж байна вэ? Одоо энэ ажлын хэсэг хянан шалгах ажлын хэсэгтээ дид ажлын хэсгүүд оруулаад энэ гэрээ контракт болгоны энэ жагсаж байгаа цуглаж байгаа хүмүүсийг одоо тодорхой төлөөллийг оруулаад институт байгууллагуудыг оруулаад мэрэгжлийн одоо аудиторуудыг оруулаад ингээд ажиллахгүй бол энэ ажил урагшаа явахгүй. За нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд маань бас эр зориг гаргаарэ. Магадгүй дарамт шахалтанд өртөж магадгүй. Би бол энэ засгийн газрыг одоо энийг өөрсдөө ил гаргаж ирээд энэний төлөө бас улс төрийн эр зориг гаргаад хариуцлагын тооцъё гэдэг ийм зүйл ярьж байгаад нь бол баяртай байна. 10 жилийн хэргийг сөхөж ярих юм байна. Тэгэхээр намууд ч гэсэн дотроо асуудлаа яриарэ. Ардны намч байгаа, арчсан намч байгаа. Өөр одоо сүүлийн хэдэн жил ямар нам байсан юм. За ард түмэн өнөөдөр юу хэлдэж ийм нөхөр энэ хулгайг илрүүлээд хулгайлсан мөнгөнд буцааж авчираад нэгдүгээрт 1072 хувьцааныхаа ашгийг аммаар байна гэж. Тэгэхээр ойрын хугацаанд би Ганбаатаргаас асуусан байна. Тэр 1072 хувьцаанд ногдлаш өгөх тийм найдвар байна уу байхгүй юу? Эсвэл аль хэдийн 24 оноос нааш одоо байхгүйгээр ингээд офтек гэрээгээр юу хийж байна уу? Хоёрдугаарт сүүлийн 10 жилийн хугацаанд цалин хөлс маань $450 дээр л гацлаа. Монголын ард түмний 10 жил. Гэтэл жил болгоны төсөв дээр санхүүгийн ихүүсвэр байхгүй байна. Хүнд байна гэдэг асуудал яригддаг. Гэтэл цаана энэ их 80 тэрбумаар яригдах мөнгнүүд ингээд явж идэм байна. Төсвөөс гадуур маш том мөнгө эргэлдэж байгаа. Тийм учраас бол энэ цаашдаа энэ асуудал дээр бол манай хууль хяналтын байгууллагууд бол тодорхой үнэхээр одоо өөрөө орооцолтчихсон. Өөрөө хараат байгаа шалгаж чадахгүй бол энэ албан тушаалаасаа болж байгаад өөр хүмүүсээр шалгуулах бас ийм юу байгаа шүү. Тийм учраас бол би авилгатай тэмцэх газар маань бас нэг талаар бас заримдаа хүн хилмигдүүлээд байдаг бас тийм угшилтай газар. Гэхдээ одоо бас өөрчлөгдсөн багч бодож байгаа. Нөгөө талаар энэ улсын их хурл одоо сүүлийн энэ жилүүдэд байгаа нэг 500-аад албан тушаалтан байна гэсэн. Энэ хүмүүс маань одоо үнэхээр одоо ямар нэгэн байдлаар бараа бүтээгдэхүүн нийлүүлээд нүүрс мөрстэй холдсон бол өөрсдөө сайн дураараа бүрийн эрхээсээ татгалзаж хагаад шалгуулад ингээд бүгдээр ингэчих юм бол одоо энэ талбай дээр заавал хэдэн залуучууд өсөөл хэвтэл хөлдөж өгөх гээд байх шаардлагагүй болов гэж би бодож байна. Дээрэс нь нэг зүйлийг хэлье. Одоо цаашдаа яах вэ гэж. Ард түмэнд бол одоо өнөөдөр цалин орлогол хэрэгтэй байна. Энэ үнийн өсөлтийн эсрэг юм хэрэгтэй байна. Түүнээс ч одоо хэн нэгэн хүнийг шонд аваачид дүүжлэх гэдэг нь бол одоо тэр хууль эрхцээ хувьд хүлээх боловч гол үр дүн цаашаа явах. Бүх төрийн өмчийн компаниудын тузад ажилчид нь хувьцаа олгоо. Дотроос нь хулгай хийгээд байгаа. Ажилчид нь хувьцаа олгочих юм бол тэр ажилчин хулгай хийлэхгүй. Дээрээс нь шүглүүлсэн хүн болгоныг дарамтлагдаг, шахдаг, хинч болгодог. Түрүүн би цогтоодод дарга бас нэлээд зөв юм ярьж шүү. Олон улсын хэрэг болчихсон. Би одоо ягаад түрүүн үг хэлэх гээд байсагаар яг одоо манай олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны хурлаар яг энэ асуудлыг би бол тавьсан. Олон улсын экспертүүдийг би олон улсын үйлдвэрчнээс дуудаж авчирна.